За эрэгтэйчүүдийн одоо шүүгийн 8-ын тоглолт бол үргэлжилж байна. За түрүүчийн тоглолтод спортын мастер одоо ням жаргал очсон юм байна. За 2012 оны түргэн тоглолтын улсын авраг шалгаруулах тэмцээний одоо 2 дугаар шатны тэмцээн. За энэ амралтын өдөр үргэлжилж байна. За өнөөдрийн одоо шүүгийн 8-ын тоглолтод шүүгийн 8-ын одоо эрэгтэйчүүдийн 3 дахь тоглолт бол явагдаж байгаа. За шүүгийн 4-т олон улсын мастер Төвшинболд спортын мастер одоо даваад орч нар бол шалгараад байгаа. За одоогийн энэ тоглолтод манай олон улсын их мастер хараар нааж байгаа нь Монгол улсын гавьяа тамирчин одоо Эрдэнэлэг цагаанаар спортын мастер Гамболд нар бол одоо тоглож байна. За спортын мастер Гамболд за Эрдэнэлэг нар бол одоо их онцлогтой байна. Яагаад гэвэл 1-р шатны тэмцээнд энэ хоёр одоо аврагын төлөө өрсөлдөж ирсэн. Аврагын төлөө. За өөрөөр хэлбэл яг одоогийн байдлаар одоо тэмцээнийг хошуучилж байгаа одоо хоёр дамжин энэ удаа шүүгийн 8-д хоорондоо таарсан байна. За олон улсын их мастер Эрдэнэлэг одоо Аз ТV-ийн 4 удаагийн авраг. Монгол улсын одоо 11 удаагийн авраг. Үнэмлэхүй амжилттай байгаа. За өнгөрсөн жил одоо Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар Монгол улсын гавьяа тамирчин гэдэг одоо хүндтэй цолыг хүртсэн. Манай Монгол улсаас одоо төрсэн анхны олон улсын их мастер ийм дамжин байгаа. За өнгөрсөн жил мөн Голландын одоо Амстердам хотод болсон дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд бол амжилттай оролцож 11-р оронд орсон. За мөн 12-р сард Бээжин хотноо болсон одоо спорт аккорд дэлхийн оюуны спортын наадам өөрөөр хэлбэл одоо дэлхийн шилдэг 12 одоо даамын хувьд бол дэлхийн шилдэг 12, за шатрын хувьд мөн дэлхийн шилдэг одоо бас 10 ингээд 4 одоо оюуны спортын 4 төрлийн одоо дэлхийн шилдэгүүд цуглахад бол одоо оюуны спортоор одоо Монгол улсаа одоо ганцаараа төлөвлөж явсан. За тэгээд тэр тэмцээндээ бол 8 дугаар байранд орсон. Ийм амжилт үзүүлээд байгаа. За Эрдэнэлгийн маань амжилт бол ерөнхийдөө одоо сүүлийн үед бол тогтмол байгаа. За өчигдрийн болсон анхан шатны одоо тэмцээнд одоо урдсан шатны тэмцээнд бол бүх өрсөлдөгчөө одоо өмнөхөө хожиж одоо энэ 8 шүүгийн 8-д бол шалгараад байна. За спортын мастер Гамболд одоо Монгол улсын авраг шалгаруулах тэмцээнд 1 удаа төрүүлсэн. За 4 мөнгө 3 хүрэл медальтай. За түргэн тоглолтын одоо энэ улсын авраг шалгаруулах тэмцээнд бол энэ шүүгийн тоглолтод ингээд 2 дахь удаага шалгарч байна. За Гамболтын хувьд бол бас маш амжилттай тоглож байна гэж үзэж байгаа. Гамболд одоо Эрдэнэлэг хоёрын хувьд бол харьцангуйгаар насны зөрүү бол бас нэлээд байгаа. За энэ тэмцээнд оролцож байгаа одоо дамжтаас хамгийн ахмад нь манай спортын мастер Гамболд байна. За Гамболд бол Инрэл клубын одоо тамирчин. За манай Манлай одоо дэлхийн дамын холбооны мастер адил Гамболдын бол одоо бас гэрүүлээрээ одоо дамж. За манай Гамболдын хүү одоо гэрэл болт гэж одоо бол Москвад одоо дэд сургууль сурж байгаа. За тэр хүү бол 2007 онд одоо Монгол улсаас анх удаага өсвөрийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд бол төрүүлж алтан медаль авсан. Одоо ийм одоо сайхан амжилт үзүүлсэн. За Гамболдын маань одоо аав нь спортын мастер Дорж гэж юм бэ. Монгол улсын их сургууль. За Инрэл одоо сургуульд бол одоо багшилж байгаа ийм хүн бэ.
гэхээр бол одоо 3 үеийн одоо даамж юм аа. За энэ хоёр даамж одоо 1-р сетний тэмцээнд аврагын төлөө одоо өрсөлдөхдөө эхний тоглолтын дээр бол тэнцсэн. За 2 дахь тоглолтын дээр ингээд Эрдэнэлэг хожиж ингээд аврагуулсан байгаа. За тэгэхээр бол эхний тоглолтын дээр бол Гамболт бол бас нэлээд сайн тоглож одоо тэнцэжсэн байх нь. За Эрдэнэлэг Эрдэнэс 5 толгой одоо хувьцаат компани тамирчин юм байна. За одоо гарааны үеэс дунд өрөө шилжих одоо үе эхэллээ. За Эрдэнэлэг түрүүчийн удаа Гамболтыг бол одоо төвийн одоо тойрч бүслэх гэж одоо төвийн эсрэг тоглолтоор бол тоглож чадсан байгаа. За энэ удаа харин Гамболт ямар ч байсан түүний эсрэг бол төлөвлөгөө зохиосон юм шиг байна. Тэр гол байрлалуудыг бол ямар ч өгөөгүй байна. Гэхдээ энэ бол бас л их сонирхол хар талд магадгүй даваа болгож магадгүй нудлуулчих шиг боллоо саях. За нэлээ одоо энгийн тус солио хийлээ. 2-2-ын солио боллоо саях. За цагны хувьд одоо Гамболтын цаг нэлээ багассан харагдах юм. Гамболтын цаг 4 минут руу орсон байна. За Эрдэнэлгийн хувьд бол одоо 9 минут гарантай. Цагны бол одоо нэлээ том зөрүү үүсэж байна. За гэхдээ Гамболт бол одоо цагаар тоглоход бол маш их туршлагатай л да. Цаг багасах бол одоо Гамболтын хувьд бол тийм ч сэтгэл зовсон асуудал биш. Гэхдээ л ер нь 5 минут орчмын зөрүү гэдэг бол нэлээ их зөрүү болж орж байна. За Эрдэнэлгийн хувьд одоо дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Одоо тэр тэмцээний лого бүхий цамцыг унссан харагдана. За 2000 ер нь 97 оноос хойш бол одоо дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд бол тогтмол амжилттай тоглож байгаа. За 99 2001 2003 за 2010 оны одоо Аз төвийн авраг шалгаруулах тэмцээнд бол төрүүлсэн. За одоо ижил төрлийн нүүдэл нүүж энэ Гамболтын хувьд энэ бол одоо төвөө алдах болчлаа одоо төвийн байрал бол бас л хар талт шилжигнэ. За одоо бусад бүх хөлөг тоглоом. За бус зарим талбайтай спортын адил одоо төвийн байрлалыг эзэлнэ гэдэг бол одоо зам будалдаамын одоо тоглолтын үндсэн зорилго нэг байна. За тэндээс бол маш давуу тал бол үүснэ. Тэгэхээр одоо харын хувьд бол одоо яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу нууж байна. За Эрдэнэлгийн хувьд одоо бас нэг тодруулж хэлэх зүйл бол одоо өнгөрсөн оны дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд одоо 13 дугаар өргөт тоглосон одоо Литвийн их мастер Бушинскитэй тоглосон өрг байгаа. За тэр өрг бол одоо тухайн оныхоо одоо дэлхийн шилдэг өргөөр шалгарсан. За тэнд бол бид нар одоо сүүлд нь
тэр өргөтэй танилцж яхад бол хоёр даамчны зүгээс ямар ч байсан нэг 10 гаруй нуудлыг бол одоо хоолоос харж тоолсон байгаа. За тэгээд Эрдэнэ үлэг бол мэдээж хэрэг арай илүү хоол харж иж одоо Бушинскийг бол хоцсон. За Бушинский бол одоо их алдартай их мастер байгаа. Дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс бүр медаль хүртэж байсан. За тэгэхээр Эрдэнэ үлгийн маань хувьд одоо эхний хагасаа амжилттай одоо эхний 2 3-т ер нь дэлхийн авраг шалгаруулах тэмцээн дээр явж исэн боловч одоо нийт 20 тойрог одоо тойргоор тоглосон. За бараг сар шахуу. За тэр үед бол одоо бас тэгээд эцсийн үр дүнд одоо 11-р байранд орсон байгаа. За гэхдээ бол одоо урдныхаа амжилтыг бол одоо ахиулсан. За дэлхийн оюуны спортын наадамд одоо 8-р байранд орсон. За мөн одоо бас медаль хүртэх боломж бол байсан гэж бид үзэж байгаа. Ингээд одоо дэлхийн аваргын болон одоо оюуны спортын наадам буюу одоо оюуны спортын олимпийн одоо тэр медальд бол нэлээд ойрхон байсан. За тэгээд ойрын жилүүдэд одоо Эрдэнэ үлэг маань улам илүү их бэлтгэл хийж одоо илүү амжилт үзүүлж одоо биднийг ард түмнээ баярлуулах хаа гэж бас найдаж байгаа. За ингээд үзэж та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз, хэмээн 2 телевиз 100 буудал дамын түргэн тоглолтын улсын аваргын тэмцээнийг энэ оноос эхлэн одоо үе шаттайгаар шууд дамжуулан үзүүлж байгаа. За тэгэхээр дамын спорт маань бол одоо бас удаан тоглолдог. Гэхдээ түргэн тоглолтын улсын аваргын тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс бас богино хугацаанд оруулж за ингээд та бүхэндээ бас энэ спортын онцлогийг мэдрүүлэх үүднээс бид та бүхэндээ шууд нэвтрүүлгийг дамжуулан үзүүлж байгаамаа. За эхний шатны тэмцээн бол одоо амжилттай явагдаж өндөрлсөн. 2 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж за тухайн тэмцээний дараагаар бол одоо Эрдэнэс 5-7 компанид амирчин олон улсын их мастер Дөлгийн Эрдэнэ билег энэ одоо эхний шатны шгшээ тэмцээнд төрүүлсэн байгаа. За эрэгтэйчдээс 2 дугаар арт бол Энерл компанид амирчин спортын мастер Гамболд явж байгаа. За 3 дугаар арт Баянгол дүүргэнд амирчин Дэлхийн дамын холбооны мастер Манлай явж байгаа. За эмэгтэйчүүдийн хувьд бол ABB консалтинг компанид амирчин спортын мастер Мандах Наран тэргүүлж за олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн оюутан спортын мастер Нандинцэг 2 дугаар байрт АОН компанид амирчин спортын мастер Инхтвэ 3 дугаар байранд тус шалгарсан байгаа. За ингээд өнөөдрийн тухайд бол одоо энэ удаагийн тэмцээний эхний шатны одоо шгшээ тэмцээнд одоо тэргүүлэгч 2 даамч маань одоо яг энэ цаг мөчид өрсөлдөж байна. Тэгэхээр Монголын дамын холбооноос бол одоо дамын спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх энэ үүднээс бол одоо маш олон тийм үйл ажиллагааг явуулж байгаа. За нас тус бүрд одоо насны ангилал тус бүрд зориулсан тэмцээн уралдааныг ээлж дараатаагаар зохион байгуулж байгаа. За мөн түүнээс гадна бол одоо дамын спортыг хөгжүүлэх, за энэ спортоор чиглэлийн тоог нэмэгдүүлэх үүднээс бол одоо олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энийг илэрлэн яхахгүй энэ удаагийн түргэн тоглолтын улсын аваргын тэмцээн болж байна. За улсын аваргын тэмцээн маань 4 шатаа зохион байгуулагдана. За эндээс одоо бас шалгарсан шилдэг даамчт маань цаашдаа дундахгүй зохион байгуулагдах, Франц улсад зохион байгуулагдах одоо дэлхийн оюуны спортын 2 дугаар наадамд өрсөлдөх эрх авнаа. За сая одоо та бүхэнд энэ тоглолтыг тайлбарлан хүргэж байгаа. За Монголын дамын холбооны дэд ерөнхийлөгч за 100 буудал дамын спортын мастер Бат Эрдэнэ хэлсэн. За манай тамирчин Эрдэнэ үлгийн хувьд бол одоо Бээжин хотноо зохион байгуулагдсан дэлхийн оюуны спортын анх дугаар наадамд бас амжилттай оролцож 100 буудал дамын төрлөөр одоо Монгол улсынхаа нэрийг дэлхийд дахинд урсгасан гэж одоо хэлсэн. За түргэн тоглолтын улсын аврагч наруулах тэмцээний 1-р шатны тэмцээн бол 2 дугаар сарын 17-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж за анх удаага эмээн 2 телевиз үзэгч та бүхэндээ бас шууд дамжуулан үзүүлсэн. За тэгээд үзэгч та бүхэн бас мэдж байгаа эмээн 2 телевизээр 100 буудал дамын одоо анхан шатнаас эхлүүлэн одоо хичээл явагдаж байгаа. За эндээс л одоо үзэгч та бүхэн бас энэ дамын спортын талаар олон талын мэдээлэлтэй болсон баг. За ингээд эдгээр үйл ажиллагааны үргэлжлэл болгож инхүү одоо бид өнөөдөр та бүхэндээ улсын аваргын тэмцээний 2 дугаар шатны шгшээ тэмцээнийг инхүү шууд дамжуулан үзүүлж байна. За тэгэхээр эмэн 2 сувг телевизээр одоо 100 буудал дамын хичээл яваад эхэлсэн. Тэгээд дээрээс нь одоо бас улсын аваргын тэмцээний маань шгшээ тоглолтын 1-р шат яваад эхэлсэн. Энэ бүгдээс ингээд
одоо харж байхад хэр одоо бас Монголын дамын холбоо руу хүмүүс хэр хандаж байна. Дамын спортоор дамжуулаад тийм ээ одоо үг духчдынхаа оюун санааг хэлэх энэ байдал дээр хүмүүс маань хэрхэн анхаарч ажиллаж байгаа шиг байна. За хичээл яваад одоо тэмцээн бол одоо ингээд шууд дамжуулаад тайлбартаагаар яваад эхэлснээс хойш бол одоо маш олон хүн хандж байна л да. Тий. За ялангуяа одоо сургалт авъя гэсэн одоо сургууль. Тий. Хүүхдүүд эцэг эхүүд бол ихээр хандж байгаа. За бид нар яг одоо энэ байдлыг бол одоо төлөвлөсөн үйл ажиллагаа учраас за тэр хүмүүс зориулж одоо сургалтын гарын авлага. За бид нар одоо сургалт явуулах одоо багш нар одоо орчин нөхцлөөр бол одоо 100 бодол тамны холбоон дээр одоо бэлдээд байгаа. За ер нь одоо энэ дараагийн 7 хоногоос бол яг одоо тэр бидний боловсруулсан одоо нэг систем байгаа юм л да. Тэр системийн дагуу сургалт бол явагдаад эхэлнэ. За тэгэд гарын авлага одоо багш нар зэргийг бол одоо бэлдсэн байгаа. За анхан шатны гарын авлага гэдэг одоо 4 шатны тийм ном байж байгаа. За энэ ном одоо хамгийн одоо том ач холбогдол нь юу болох вэ гэж одоо бид нар тооцож байгаа гэхээр одоо эцэг их хүүхэд хоёр одоо зэрэг хүүхдээ одоо тасгалжуулах одоо хүүхдээ юм сургахын хажуугаар гэртээ тийм ээ одоо чөлөө цагаараа одоо даам тавьчаад тэр байрлалыг нь одоо өрүүлээд ингээд дасгалыг явах юм бол одоо хүүхдийн сурлагт бол маш их нөлөөлнө гэж үзэж байгаа. Энэ бол туршилтаар бас батлагдсан байгаа л да. Бидний бас одоо бас гол зорилго бас тэнд байгаа шүү дээ тийм ээ. Зөвхөн одоо хүчтэй байгаад зогсохгүй хүн оюунлаг байж тийм ээ. Одоо ирээдүйд зөвхөн одоо бас энэ спортын салбарч биш бүх тал дээр одоо амжилт гарах болцоотой гэдгийг одоо бодож байгаа. За одоо өргө маань зөвхөн ямар хөө байдалтай явж байна. За одоо би төрүүчийн өргүүдийг тайлбарлахдаа хүртэл нэг юм хэлээл байгаа юм л да. Төвийн байрлалуудыг авах ёстой гэж. За тэгэхээр харын хувьд бол одоо төвийн одоо авбал зохих хамгийн урд нэг 3% бол төвийн байрлалыг бол үндсэндээ авцсан байна л да. Тэгэхээр энэ бол одоо маш том давуу тал. За одоо үүнийг хожил болтол нь үргэлжлүүлнэ гэдэг бас нэлээ бас нарийн ажил байдаг. За тэр талаар бол одоо манай их мастер бол одоо бодож байгаа. Төлөвлөгөөгөө бол боловсруулж байгаа гэж бодож. За ер нь одоо бас нэг юм нэмж хэлэхэд бол энэ түргэн тоглолтын одоо тэмцээнд хэрвээ энэ урт тоглолт байсан бол за нэг 10 орчим нүүдлийн цаана харна. Ямар ч байрлалаас дунджаар тийм ээ. За байрлалаасаа бас хамаарна. За одоо яг энэ түргэн тоглолтын тэмцээнд бол энэ маструуд бол нэг ямар ч байсан 5 6 нүүдэл тий. Зарим тохиолдолд бол одоо 7 8 нүүдэл хүртэл бол харж байгаа л та. За тэгэхээр бид бас энд одоо тэмцээн уралдааныг зохион байгуулахад хамтран ажиллаж байгаа тийм ээ зохион байгуулагчид ивэнтгчдийг бас дурдхан зүйтэй байх мэдээж хэрэг тийм ээ оюуны спортын ингээд үгээхэд бидэнтэй хамтарч ажиллаж байгаа тэр хүмүүсийг бас дурдсан зүйтэй болов. За энэ удаагийн тэмцээнийг одоо Монголын цахилгаан холбоо хувьцаат компани за мөн одоо 10 үндэс компани хоёр бол одоо дэмжиж байгаа. За яг уу юугаар одоо үе шат болгоноор бол одоо бас ивент итгэжтэй солиод бид нар бол бас жоохон хүндрэлтэй байгаа. За дараагийн тэмцээнүүдийг бол энэ манай бас энэ бизнесийн байгууллагууд за одоо бус сонирхсан хүмүүс бол одоо сайн дураараа дэмжиж хамтарч ажиллахад бол бид нар бэлэн байна. За ерөнхийдөө бол одоо ивент итгэгч одоо дэмжигчдийн хувьд бол бас тэр болгон одоо илбэг байж бас чадахгүй байгаад байгаа л да бид нар явд. Тэгэхээр анхудаага бид бол одоо энэ 100 бодол дамын спортыг телевизийн хэлбэрт оруулаад шоу дамжуулаад тийм ээ. Зөвлөгчдөөс маань бол одоо бас нэлээд тийм хүсэлтүүд их ирсэн тийм ээ. Их сонирхолтой болж байна гэдэг үднээс. За тэгээд дээр нь одоо бас албан цан төвсний үндсэн дээр бол бид нэр одоо цагийн хяналтыг бас байгуулгаад тийм ээ. Аль болох одоо бас сонирхолтой тоглолтуудыг үзүүлэх зорилгоор. За үзэгчд маань одоо бас тоглолтын туршид харсан байх л та тийм ээ. За одоо сүүл рүүгээ цаг ингээд шахагдаад ирэхлээр тоглолт чухам одоо ямар болдгийг өрсөлдөөн чухам ямар өрнөдгийг бол одоо харсан баг. Энд бол одоо маш богино хугацаанд их зөв сэтгэжсэн үнэл одоо хожно гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр цаг баг болоод ирэхэд бол нөгөө талаасаа бас алдаатай нөлөөд бол их гарч ийн л да өнөөдрийн тоглолтуудаас харахад. За одоо яг энэ өрнөж байгаа тоглолт манай их мастер маань бол маш том давуу тал авсан байна. За цагааны талын нүүдэл бол ер нь тун хаварч байна. Тун хаварсан.
Эндээс бол одоо би за бараг л одоо шожилт төрөгч болоо гэж бодож байна. За энэ цагааны талын ухрах нүүдэл, ухарж байгаа энэ нүүдэл бол одоо бас нэлийн идэхгүй нүүдэл болж байгаа. За тэгээд одоо энэ наад талын захад байгаа. За одоо төв зах хоёрын ялгаа бол эндээс харагдаж байгаа байхгүй. Наад захад байгаа энэ 5 хүү. За бараг тэр 6 дахыг нь оруулж болно. Энэ 6 хүү бол одоо үндсэндээ идэхгүй хөдөлгөөнгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр анхнаасаа л одоо гараан дээрээсээ ер нь ямар нэгэн төлөвлөгөөд одоо боловсрол тоглосон байгаа шүү дээ. Тэгэл заашгүй одоо энэ төлөвлөгөөрөө оруулаад ингэж оруулж яах гэдэг бол бас нэлээ өндөр ур чадвар л да. Эрдэнэ үлгийн хувьд бол бас бусад одоо даамжтаас арай л ялгараад байгаа юм. Ер нь яг дэлхийн аваргуудтай л одоо яг энэ тэнцүү өрсөлдөж байгаа шүү дээ. Манайд одоо жишээлхэд 100 буудал намын төрлөөр бас үйл ажиллагаа явуулж байгаа клубүүд хэр олон байна тийм ээ. Тэгэхээр бас түрүүн хэлжсэн л да одоо Монголын дамын холбоо бол бүх насныхыг хамарсан одоо тэмцээн хуралдааныг одоо үе шат болгонд нь зохион байгуулахаар идэвхтэй ажиллаж байгаа гэж хэлжсэн. Энэ талаар та бас мэдээлэл өгвөл. За тэгэхээр өсвөр үеийн тэмцээнүүд бол бас нэлээд өрсөлдөөнтэй болж байна. За тэр утгаараа өсвөр үеийн одоо тоглогчид даамжтын тоглол маш их болсон байна. За жишээлбэл сүүлийн жишээ хэлэхэд дөнгөж одоо хэдхэн хоногийн өмнө энэ сарын ихэр өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. За энэ тэмцээнд бид нар бас аймаг дүүргийн шилдэг одоо даамжтыг шалгаруулж оруулж байгаа шүү дээ. Тэгтэл одоо бүх 16 аймагаас ирсэн баг бүх шахуу тий. За 7 дүүрэг ингээд нийт одоо 350 орчим хүүхэд бол одоо улсын аваргын тэмцээнд чинь орж байгаа жишээтэй. Тий. Тэг ер нь бол одоо маш ихээр одоо сонирхож байна л да. Тий. Би бол одоо бас энийг бид нар бас Монгол улсын одоо ирээдүйн хөгжилд бол бас оруулах хувь нэмрээ бол бас оролцож яваа юм уу л гэж ойлгож байна. Тий. За ингээд өргөнхөнд тайлбарт оръё бас нэлээд шийдвэрлэх эрүүгээ бас яваад орсон юм шиг харж байна шүү дээ. Одоо ингээд яхарахгүй байдалд орж одоо олон улсын их мастер Эрдэнэ үлэг маань шүүгийн төвшөлт шалгаж болтлоо.